сонирхолтой айгуу тийм сонирхолтой таны айгуу сонирхолтой юм сонсогдох болоо гэж боддог. Манай Улаанбаатар хот орчин цагийн нүүдэлчдийн хот гэдэгтээ санал нийлэх үү? Нүүдлийн соёл хотод суурин одоо хотын суурин соёлд ямар нөлөө үзүүлдэг вэ? Онцлогийг нь та яг юу гэж харж байна? Улаанбаатар хотын онцлог уу? Тий. Тэгээд нүүдэлч хот мөн үү? Тий. Энэ нүүдэлчдийн соёл манай нүүдлийн соёл хот чинь шалгандоо юм яригадаад байна шүү дээ. Энэ буцаад эндээ нөлөө үзүүлж гин үү гэж. Нүүдлийн соёл хотод нөлөө үзүүлэхгүй. Эсвэргээрээ хот нь нүүдлийн соёл нөлөө үзүүлээд байна тал гэж. Яг тэгвэл татаад байгаа учраас. Татаад байна тий. Одоо манай улс чинь 70% хотчлээ явагдчихлаа шүү дээ. Манайх нь суурьшсан гэж үзүүлдэг. Суурьшсан гэж үзүүлдэг. Гэж үзүүлдэг. Хотчлт өндөр байгаа. Хот өөрөө нүүдэлчдийн хот уу гэвэл үгүй. Манайд. Тий. Биш. Суурин улсын ямар хот байдгүй тийм л хот. Тий. Бусдаас маш том ялгаатай гэвэл ялгаатай. Яагаад гэвэл газар нь нэг иргэдэд өмчлөд очсон учраас бид нар баг өрөнгөсний тийм өрмөц шинжтэй баггүй. Тийм хотын өмчтэй эзэдийн газар суурин ямар байх ёстой тэрийг л хүчил юмсаад байна. Өмчтэй гэхээр зэрэг гинт баячуудын хот юм шиг санагдаад явчих чи. Бүгд баячууд шүү дээ. Би бол бүгд баячууд юм шиг санагдаад явчих чи юу вэ? Би ядвал тэр характерыг гаргаж ирэх хэрэгтэй. Бид нар өмчлж чадсан хүмүүс байхгүй. Тэгвэл тэр эцдийг тэдний хүчээр л явна гэж би ойлгож байгаа байхгүй. Ягаад гэвэл бид нар ч хүн амцөөтэй шүү дээ. Тийм. Өөрөө өөрсдийнхөө төлөө явуулах тэр орон зай өгөхгүй бол тийм хүн дийлэхгүй байхгүй нэг. Тэгэхээр бид нар олуулал хүчтэй юм бол тэгэл өөрөө өөрсдийнхөө төлөө явуулах тийм хот болох хэрэгтэй л гэж бодод байгаа. Тэгэхээр тэгж чадах юм бол мад өөрийнх нь нөгөө үнэхээр нөлөөлчих үгүй гэдгийг ярьж байгаа л та. Гэтэ бидний гудамжны зохион байгуулалтын эдрийг яриад элемент явуулах юм бол манай элемент байхгүй. Бид хаанаас суулж байгаагүй. Тэгэхээр энэ бидний үүсгэсэн сошиал мөн. Тийм. Тэр элемент нь яг мөн байлаа гэвэл одоо нэг шиг одоо томлох та. Тэгвэл өргөн гудамжтай, том хаалгатай байтал байх хэвээр. Тийм. Машин галшээ том хаалгатай болоогүй шүү дээ. Тэг угаасаа том хаалгатай л байсан хүмүүс байхгүй. Тийм. Нэр яа. Машин орж ирээд тийм. Нэг жуус тэрийг ордог хэлбэртэй ч юм уу тийм байгааг байхгүй. Манайх ч анхнаасаа том хаалгатай байсан. Тийм тэр нэрээ яа тийм юм бол. Манай гэр ч гэсэндээ мортог орно шүү дээ. Тийм биш шүү дээ. Мортог л ороод яваад орно. Манай өхөр орж гардаг. Тий. Одоо нөгөө жинтэй ачаа хөсөг орж ирнэ. Бүгдийг нь оруулж иж штий. Тийм. Тэргээр том хаалгатай угаасаа. Тийм түүнээс машин ордог болоод машин тоос учраас тэрний дээр том хаалгатай боллоо гэсэн. Нэрээ тийм биш тий. Нэрээ тийм. Магадгүй тариач болохоор зөв нөгөө хатцсан үсээ тэр чигтэн чирээд одоо болохоор тэр хөдөө рант одоо юу тосгоны юм дээр бол том хаалтайсан байж магадгүй. Хэрлэг хэрэл ахгүй. Тэгэхээр хоцорн дотроо тийм байсан гэвэл манай хайр том хаалгатай. Наадах ч гэсэн шаал өөр эхлэлээ шүү дээ. Бусад газрууд чинь машинаа оруулах гад том хаалгатай болоод байгаа шүү дээ. Тэг манайх чинь угаасаа том хаалгатай байсан. Яг нь жуус тэрэгтэй байсан гэл тэ тэргээр явж исэн гэл тэргээ оруулна гэж хэлжсэн бол манайх малтагаа явж исэн. Мал өсөг байх юм бол чинь жижиг яваа хаалгал яваа шүү дээ бүгд тийм шүү дээ. Одоо малтаа багтаа байсан бол жижиг хаалгал байгаа. Тэ. Өөрсдөө жил ядаг гэл хөдөө аж ахуйтай байсан бол тэргээр яригдсан байж магадгүй. Манайхаас өөр тийм өөрөхгүй. Би бол тэр л одоо түүнээс ш одоо нөгөө тэр элемент ярих юм бол отол гудамж гэдэг бол хүрээ бид нар хүрээ гэдэг шүү дээ. Яг хүрээ дотор ч юм яг жижиг элемент нь гудамж л байхгүй. Гудамж бол яг манайх гэж хэлдэг байхгүй. Бид хинээс яваагүй энэ бидний элемент хотын элемент мөө. Тэгээд бусад хот суурин згсэндээ яг л юм хүсдэг. Тэгэхээр бид нар ханаас ч одоо нөгөө яагаагүй. Одоо байх ёстой юм байлгасан л байхгүй гол элемент. Нөгөө хөдөөгийн суурьнд бол нөлөөлж байгаа уу? Хөдөөгийн хэв маш их одоо тэр цээр 20 цээр тэгээ бэлэгдэл тэр юм олоолоод ингэ юм байхгүй. Хиндлийн юм яг өөр болчиход байна л та. Яалт байхгүй. Тэгээ тэрийг юугаар хөвлөх гэсэн юм бэ гэхээр зэрэг сайхан нэвтрүүлэг гарч ирсэн айгаа би баярлсан. Нөгөө ойдлоход ингэ би хэсэг ажилласан байхгүй. Тэр үедээ бид
өмнө говийнхантай ярьж байхад нэг ч байсан л да. Хотоос хөдөөнөөс хүүхдийг ингэ авчраад ингэ энэ хоёрын хооронд ялгааслыг баг гарах юмсантэйгээ хоорондоо ярьдаг гэсэн ярьжсэн байхгүй. Надад техник цаг гэдэгсэн байхгүй. Явуулчих юмсан гэдэг. Хотод байгаа хүүхдийг хөдөө явуулаад хөдөө байгаа хүүхдийг дорож ирж юм. Ингээд нэг хотод байгаа хүүхдүүдийг ямар ч гэсэн хөдөөний амьдралаас салгаж болохгүйгээр ингэж явах хэрэгтэй юм байна л гэсэн. Гэтэл одоо тэр гараад байгаа байхгүй. Тэгээ одоо сая нөгөө хоёр аймгийн хооронд хүүхд зүйлээ шүү дээ. Өмнө говьс одоо нөгөөх нь мархангаас явах юм сайн. Хоёр говийн хүүхдийн хангаа хүүхдийн говь руу үзүүлсэн юм. Надаа аюу хөөрхөн санагдсан тийм. Тэгэхээр тэр өөрөө нөгөө бид нар өөр орчинд байна. Өөр бүсд байна. Тэ. Хичнээн одоо нөгөө дэч хотой байгаа хүмүүс ч гэсэн амьдралын өөр. Аймагуудын хөгжлөөр өөр байна гэдэг ч юм тий. Тэнд байгаа ёс заншлын байгаа ёс заншлаараа өөр. Тийм бид өөр гэдгийг юугаар ялгараад байгаа гэдгийг мэдрэх хэрэгтэй болчиход шүү дээ. Нэг Монгол гэхдээ дотор ялгаатай. Ялгаатай. Тийм. Бидний мэдэрсэн зөвөр хамгийн нэг Аз хамт гэдэг нэг аялал байдаг шүү дээ. Аялалууд ондоо байдаг шүү дээ. Бид нар чинь Улаанбаатарт байгаа бүгд адилхан монгол хэлээр яриад байгаа мөртлөө яг нарийн сонсохоор зэрэг нэг юм аялал байдсан байлээ тий. Манай өвөө ярьсан нэг эжийн талынхан ч барайд байхгүй. Яг тэр ингээ байж идэг. Аавын талынх болохоор тийм биш. Тэгээ ингээл зөвхөн бурайд аялал ийм өөр эдийн батайгаа бодож ийсэн чинь үгүй байлээ. Аймаг болгон дээр ямар нэгэн тийм өөр төрлийн монгол хэлний аялал байгаа байхгүй. Хамгийн наадах нь хэлдэг дээ нэг. Тэрийг анзаарах юм бол одоо жишээл уушаа явах тусмаа өгүүлбэр нь хэлнэ. Хойшоо бол тусмаа улам товчлно. Нэр дийдсэн тий. Тэг ялгадаг байхгүй. Нөгөө тал газрын хүмүүсийн яриа нэг ондоо, уулархаг газрын хүмүүсийн яриа нэг ондоо гэдэг шүү дээ. Хайрсан. Тэр би шийд очиод манай нөхөр нутаг бол айгу точилж ярьдаг. Тэгэхгүй нөгөө шийд нэг төрхөд байсан байхгүй. Тэгээ нэг шийд хооронд яаж манай нэг аялгын үеийн ийм ялгаа байдаг гэсэн чинь тэр Скандинав хүүхэн жилж байгаа байхгүй. Лата Вестон гэдэг ингээд ирэхээр өөр болоод эхэлдэг. Клиник ихтэй. Тэгээ манаараа хабуу точлол эхэлдэг. Ямар сайн юм бэ? Нэр идэм юм биш тэгээд ингэж байгаа байхгүй. Тэгээ би болохоор нөгөө өвөр Монголын тэр үед нөгөө айгүйх нэх баялаг ярьдаг. Их олон хүүхдээ нэг өгүүлбэр бол айгүй өргөн штэ. Тийм хүүхдээ бид нар бол арай жахан тэрээс тавч. Тийм хүүхдээ тийшээгээ бүр баруун ангар байх юм бүр тавч авахгүй. Одоо ээжтэй хааштай. Манай хүүхд намайг тийш хэлээд намайг гайхуулж ирсэн байхгүй. Яаж ирчээд ээж та хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асууж байгаа байхгүй. Ээжтэй хаачдууч. Нэг л юм хэлдэг. Тэгэхээр зэрэг өшөө тавчтаад байгаа байхгүй. Тэгээд ямар сайн хойшлох тусмаа тэгэхээр тавчилт юм байна гэсэн чинь тэр бас шведэд хэлж байгаа байхгүй. Одоо тэр Скандинавын хэл нь Эстон Латв руу бас байдаг. Тэгэхээр тэд нар нэрээ өөр. Ирээд дэлгэрэнгүй юм шиг байна. Өөрсдийнх нь өшөө тавчих юм шиг байна. Тэгж яриад байгаа байхгүй. Тэгээд нэрээ бас тийм ялгаатай юм байна. Хойшлох тусмаа тавчилт юм болов гэдэг ингээд тэгж ярьдсэн шүү. Тэгэхээр зэрэг нөгөө тэр нөгөө хангаахныг болохоо жишээлбэл маш их цээртэй. Өөрөөр 20 цэг аяг ихтэй. Өөрөөр бэлэгдэл ихтэй ч юм хүмүүс ахгүй. Гэт ингээд аваад үзэх юм бол хэрвээ бид нар үнэхээр тийм юмыг бэлгшээдэг юм бол хот дотор яагаад тэр бэлэгдэл баг болчт юм бэ? Хэрвээ тэр бэлгшээдэг тэр цээр нь байдаг юм бол хогийг хаяхгүй байхгүй. Тийм ээ. Гэж хамаагүй замбараа юм хаяхгүй байхгүй. Байгалуусаа хамаа. Газар усаас шинжижээ суулгахгүй. Хэрвээ тийм байсан бол хизээ чинь гуужилганд буухгүй юм л та. Манай гол нь. Хот руу орж ирэхээр яагаад тэгээд байгаа юм бол тэрний алдагдчихад байна. Сонголт байхгүй байгаа тийм. Өөрөөр хэлбэл тэнд нөгөө нэг бид нар тэр юмыг тэр хоёр зэрэг авч үлдээх учраас энд энийг зөвшөөрдөг юм бол тэгэл дагаал явж шít. Хуулийн ясын дагаал усын дагаал. Тэрэндээ бол манайхан чинь гарган шүү дээ. Хааш явсан газараа дөрөв журам захидах юм бол захидчихна. Тийм. Тэгэл юу хийж ин юу зөвшөөрч ин тэрийг нэг л явна шүү дээ. Юу болохгүй гэж тэрийг явуулж гэдэг чинь тэр л байхгүй. Тэндээ дөрөв журам байгаа даа учраас энийг болохгүй гэж байгаа л окей болохгүй. Тэгэхээр бид нар төрийн удирдлагын маань зохицуулах гэдэг юм маань их хономжтой, их ойлгомжтой байна. Тэр тусам бид нар зохион байгуулалтанд орч чадна гэсэн үг байхгүй. Манайхан тасан зохицох чадвар нь хээр сайн. Амар. Тэгэхээр бид нар ингэхтэй их амархан юм хүмүүс бол таах гэдэг байгаа байхгүй. Тийм байна. Тэгэхээр тэрийгээ бид нар хэцүү хийж чадах байна. Тэгээд тэрэндээ бид нар суралцаагүй байна. Тэрийг зохион байгуулах юм да. Тийм. Тэгээд зохион байгуулах юм маш сайн хийж чадах юм бол маш ойлгомжтой. Юу хийж чадах юм бол бид нар бол маш хурдан имплемент хийж чаддаг.
айгүй том давуу тал нь бол байгалах. Манай одоо юу гэдэг ирээдүйн Улаанбаатар хотын ирээдүйг та юу гэж харж байна? Ямар сорилтууд, ямар боломжууд бид нарт байгаа бол 20 жилийн дараа одоо юу гэдэг таны ачтай юм. Улаанбаатар ямар авах гэж үзэж байна? Ам тийм ээ. Хэцүү шүү дээ. Одоо нөгөө энэ хотын масштабыг хэрэг томор харж байгаа юм хэсэл юм л да. Үнэхээр ингээд энэ хэмжээгээр ингээд соронц шиг байх гэдэг л Монголын бүх ам дараагийн хөлд суух. Тэгээ энд амьдарч чадах тийм орон зай бүр илбэг дэлбэг байхгүй. Тэгэхээр бид нар яг ямар хот байгуулах гэдэг юм бэ гэдгийг зарчмаа аягүй сайн зөв гаргах. Үнэхээр одоо байгуулсан байгаа дэд бүтцийн бүтэнжлэг нэмээд яг тэр хязгаараас хэтрүүлэхгүй шүү дээ гэдэг ингээд бодох юм бол бид нар зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш байхгүй. Ер нь бол хүний суурьшил амьдарч байгаа орон зай асуудлыг ярих юм бол ганцхан Улаанбаатар хот биш. Бид нар хөдөөгийн хөгжлийн бодлого зэрэг ярьж ижил явахгүй бол ерөөсөө бодох байхгүй. Хаана хөрөнгө их орно тэнд соронцшилддаг шүү дээ. Улаанбаатар гэхдээ юугаар амьдраад байгаа юм болоо? Хөрөнгө нь хаанаас гараад? Бид нар бүүнөр байгаа учраас бие биендээ хөвчлээ гэх юм уу гэж байна. Мэдэр Улаанбаатар хотоос хичнээн юм экспортлог гарч байгаа. Тийм. Тэгээ одоо үзэхэд зэрэг бид бие биеийн дотор л хэрэгжилж байгаа байхгүй. Энийг тогшоо томруулах юм бол бид тийм хэвлэлдэл байна гэсэн үг байхгүй. Одоо нөгөө хэвлэлийн хэмжээ чи хогон дээр чангалж байгаа шүү дээ. Айгүй болцсон гэдэг байгаа шүү дээ. Одоо саяхан шүү дээ. Манай гарч байгаа хогны үйлдвэр гарах хэмжээнд хүрэхгүй байна. Тэр үйлдвэр ихтэй ажиллах хэмжээнд хүрэхгүй байна гэж ярьдаг байсан бол одоо бид нар хэдэн ч үйлдвэр гарах хэмжээнд болчихсон тий. Тэгэхээр бидний нөгөө нэг сав савлгаа нөгөө маркетинг нөгөө хэрэглээ чинь өөрөө тийм юм болчихж байгаа. Гэтэл яг өндөө бол нөгөө хог тээврийн асуудлыг ингээд бодоод үзэх юм бол өөрөө өвдөр галтаа байгаа учраас гэр хороолоос гарч байгаа хог бол өстө тоолоход амархан. Орон сууцнаас гарч байгаа хогийг асуудлыг бол тоолоход маш хүнд. Тэрний тээврийн асуудлыг бол маш хүнд. Өнөөдөр манай баяр төвшин манай ажилтнаа хэлж байгаа хүмүүс хэлж байгаа байхгүй юу? Яг өндөө бол энэ хогны тээврийн асуудлыг нийтлэг үйлчлэгээний ажилчид Улаанбаатар хотын байрны хогийг түүхээс дургуун хүрдэг. Зугтдаг гэж байгаа байхгүй юу? Бодоод үзэлдэ тэр хүмүүсийн орон тавиад үзье. Тэгэхээр бид тэрийг л бодож чадахгүй л хог хаяад байгаа байхгүй. Энэ хогийг нэг хүн зөөж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тэр хүнийг бодохгүй шүү дээ. Ядаж тэр дуудыг уяад хаяхгүй. Ингээ бодоод үзэхээс зэрэг нөгөө нэг хогоо хамаагүй хайдаг уу? Тэ? Буурай цэвэрхэн байлгадаг. Тэр хаана байгаа? Тэр нь гэхдээ тэр өөрсдийнх нь гэр дотор л байгаа биш үү? Гэхдээ харин тэгээд ингээ амьдрах орчиндөө байхгүй ч. Орчиндөө байхгүй зэрэг гэр доторхоо л тэгээд яг зэрэг ингээд байна тий. Малчид болохоор тэр чинь хотын тоо ярина, гадна талтайгаа ярина. Яагаад гэвэл тэр чинь малтай холбоотой, бичтэй холбоотой, тэр малын хотууданд орж байгаа юмтай холбоотой байхгүй. Гэтэл энэ агаар чинь бидний хийж ууж байгаа юмтай холбоотой штэ гэж бодох тэр сэтгэлээр байхгүй болчихдог байхгүй. Нөгөө уулын өрдөөс суугаад юм боддог бол чанар малчаад юм мэдгүй. Баггүй. Завгүй байгаад байна гэж бодоод байгаа. Өнөө маргаашийнхаа эзлэлтэн түүхтэд нэлээд завгүй манай хот ч угаасаа нөгөө хотчлтын нэг хамгийн эд үе чинь тэгэхээр нөгөө хэцүү үе нэдэг. Тийм төрний нэг асуусан нэг архитектур гэдэг элементтэй бодоод үзье л дээ. Бид нар хогийн савны зургийг хийдэг штеп. Тэгтэл тгийгээ салгаад өгч л дээ. Уулын дээ. Тэргүй хамт нэг зураас ингэж нэмээд өгчихэд яах вэ шиг болох гоо. Тэрийг амлаад явахт нь тулаад өгчий л дээ. Тийм тий. Анхнаас ангилдаг. Тийм. Хогийн сав яг тэр гудамжны тэр бариад байгаа тэр сайхан байшингуудын дунд ямар элемент байх хэвтэй. Тэр барилга өөрөө хогийн сав гэж харагдахгүйгээр ямар байх хэвтэй. Харин тийм. Хүмүүс ингээ очихоос бүр ингээ дуурдаг байхгүй үнээр та нараас нахал. Тэр чинь өөр элемент шүү дээ. Хамгийн бүр ингээ гацангаас райс тавьчихсан харахгүй шүү дээ. Тэгээд тэр маань өөрөө тэгэл бид нар ч бас буцаад асуудалтай байна тийм. Тэгэхээр зэрэг яг үндэ бол нөгөө хот гэдэг юмны элементийг гаргаж ирж чадвар архитектур чиглэлж чадна гэсэн үг байхгүй. Хэрвээ барилга архитектур гэдэг гоцоо биш юм аа гэхэд хэрвээ хотын архитектурыг яг ингээд хэрвээ одоо чиний хэлж байгаа юу би хөрвүүлээ гэвэл тэгж хэлэх юм ээ. Яг энэ хотын өөрийнх нь
системийн их дүр нь буруу байна. Тэр нөгөө нэг дараа эзэл нэг тийм байдаг шин. Гудамжны зургуудыг хин зурдгийг сайн мэдэхгүй л байна л да. Амар хөдөлгөөнтэй замын хажууд авчиад бенч авчиад тавьчих юм. Тэр машины утаанд дарагдаад хин тэнд сууж би л сууж байгаа ганц чавж байгаагүй. Өдөр болгон ингээд алхаад өнгөрдөг хэмнэ. Хизээч би тэрэн дээр сууя гэж юусо боддоггүй. Тэр утаанд дунд тэр амар ачаалттай замыг харах ерөөсөө тийм шаардлагагүй байгаа байхгүй юу? Суудал тавьж гинэ гэдэг чинь хүмүүсийг тэнд суугаад амраасаа гэж тавьж байгаа байхгүй юу? Тэгтээ тэрийг ерөөсө бодохгүй ажиж зураад дээд юм шиг байна. Тийм одоохоно яг нэг тэр гудамжийг нэг илүү ашиглая гэж тавьж магадгүй тий. Тийм юм шиг. Тэгээд тэр хүн хэвлээд ингэж болж байгаа гэсэн үг. Манайхныхаа. Тэгээд тэр нь яг хэрэглэх ёстой хүмүүс нь тэрийг хэрэглэж чадахгүй. Тааламжгүй байгаа даа байхгүй тийм. Хогл хэд чинь тийм байна, пенсийн гэхэд тийм байна. Моднууд байна. Нэг моднууд нэг сагстай моднуудыг яасан чи гэж тавьтий. Хүн явах замд нөгөө юу богинохон нарийнхан боожих гэж явж байхад чинь нэг сагстай том моднууд авчир тавьчих юм. Яг нөгөө ямар ч юмд нөгөө сайн хэрэг тал гэж муу сайн тал гэж яддаг штеп. Яг нөгөө өөрчлүүлж иж магадгүй дээ. Гэхдээ тэр маань савн тэр модыг сүлдэн зөөгд гаргаад тэр модыг гаргаад дахиад тушуулах тэр талбай мөн үгүй гэдэг нь тийм сав байж чадваргүй гэдгийг баг бодгол байх л та тий. Тэгээ энэ болноос нь бид л харж тэгээ тэрийг хийж өгтөө тэрийг бодож хийж өгөх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Одоо энэ хийдэг мэргэжлийн хүмүүс нь болон хотуулалтын дизайнер гэж тусдаад өгөх хэрэгтэй. Одоо архитектч бай, дизайнерч бай бид нар ямар нэгэн байдлаар энэ чиглэлд алдаатай бол энэ талаас нь дандаа бодох хэрэгтэй гэсэн үг байхгүй. Захиалагч хэлнэ шинжтэй хүн биш л байхгүй. Заавал цааталтаа бодож авах хэрэгтэй гэсэн үг. Хүний хэрэглэж байгаа. Бүр нөгөө хэлээд байгаа нөгөө. Би өндөр гэртээ ээж. Гэргэн. Чинь тоол зэрэг яг ийм асуудалд ингэж хандах хэрэгтэй мэн л гэж хэлдэг. Акцент байх юм бол чамаас хүн захиалга өгөөд явах юм бол тэр талаас нь бодож хийж өгөө. Зүгээр тоосон бокс хийж өгөх нь шүү дээ. За тэнд нэг гагнуурчин шууд авчиж захиалсан гэж бодъё л. Тэр хүн бас яхан бодох нь дээ. Захиалтай биш. Гэт шатстандаа бид ингээд олон талаас нь бодоод энийг чи хийх юм бол тэр хүн хэрэглэн тэр нь тийм хүчтэй гэдэг. Хогийн савч гэсэндээ энийг чинь ядаж л тэр хүнд чинь хүн зөөж байгаа тий. Одоохондоо маад хогийн сав гаргаад ингээд явцдаг тийм систем болоо байна. Тэгвэл тэр хүн нэг хүн ачаад байгаа. Тэр ачаад байгаа хүнийг бодъё л доо. Тийм бол тэр сав ямар байх хэвээр. Бид ямар хэлбэрээр хогаа хийж явах вэ? Бодох хэрэгтэй болчихж байна. Тэгээд тэр хүнийг бодъё л доо. Тийм. Та яг одоо юу хийж байгаа вэ? Ямар төсөл дээр? Одоо дэд төв дээр ажиллаж байгаа да. Баян шүү дэд төв. Баян шүү дэд төв дээр төгөөд гэр ороолыг хөрөнгө оруулалт төлбөр дэмждэг. Та яг юу хийх вэ тэрэнд? Төлөлтийн зөвлөх. Төлөлтийн зөвлөх. Хөдөлтийн зөвлөх. Тэр нь судалгаа хийн гэсэн үг юм уу? Эсвэл тэгээ одоо нөгөө нэг дэд төвд гээд хөрөнгө оруулалтын одоо нөгөө хөрөнгө оруулалт дэмжих төсөл гэж байгаа шүү дээ. Тэгээд дэд бүс тавьчих чана. Энд бид дэд бүс тавьсан дараагаар яг яах гэдэг нь л гэдэг асуулт. Олж харах гэдэг юм гэсэн. Тий. Яг өмнөх нь болохоор дөнгөж сая дуусч байгаа юм. Одоо арай хөлөө гэж өгөөг юм болохоор Тэтэн булгийн хийгийн бом тий. Зэрэг дуусгасан. Хөдөө орон нутгийн хөгжлийг ч гэсэндээ бид нэр авч үзэх ёстой гэдэг нэг юм хэлжсэн да. Гэхдээ харах юм бол нөгөө нэг энэ гадаадын одоо энэ хотчлтын үе шат ч юм уу энэ гарч ирж байгаа нөхцөл байдлуудыг харахад улам хот руугаа хүмүүс нь сорогдоод ингээд улам хотчоод тэгээд тэр тусмаа жижиг хотоос бас том хот руугаа улам богинордог. Энэ бол зүгээр ерөөсөд нотлогдсон нэг тийм юм байна шүү дээ. Манай улс ч гэсэндээ харах юм бол аймгийн төрөөгөө явна. Тэгээ нөгөө аймгийн төвөөс жоохон мөнгөтэй болох юм бол Улаанбаатар эрдэнэт дархан руугаа орж ирнэ. Хотод шүлжлээ. Одоо нөгөө надад ингэ санагдаад байдаг байхгүй юу? Манайх их гоё байхгүй юу? Одоо жишээлбэл дэндүүний картын одоо юу гэх юм бол одоо баг талхачныг өгөхт бол мөнгөний талхачин. Тэ? Одоо нөгөө гуталчин бол мөнгөний гуталчин гэж жишээтэй тэ. Тийм улс үндэстэн байж тээ. Өөрөөр хэлбэл боломж байхгүй. Юм. Гэтэл
нөгөө талаар болохоор манайх болохоор бүр хэлс хүнлээ шүү дээ. Одоо нөгөө жишээлбэл надад заста нэрээ нөгөө их л барууны ярьлаа гэж хэлэх үедэл гэж бодоод юм. Гэтэ яг үндэ бол айгуу төстэй манайх. Яг нэг үг хэлэхэд Америкт амар төстэй. Боломжийн их орон байна. Одоо нөгөө 2000 онд ирсэн манай нөгөө хот төлтийн зөвлөх маань болохоор зэрэг би баг 150 жилийн өмнө Америкийг харж ингээд гэсэн юм байна. Тэгэхээр тэнд нөгөө дандаа өмчтэй юм байна. Тэгээд тэр ихийн төлөө ярьж байна. Би өмчөө хамгаалж байгаа юм. Өнөөдөр бид нар өмчөө хамгаалах хүний хамгаалах хэрэг нөхгүй шүү дээ. Яагаад ч болооч одоо тэр ирхэн нөгөө хүндээ өсчихэд байгаа юм. Тэгээ яагаад ч хөгжил хэрхэн тэнд хүндээ өгчихэд байгаа юм. Би хамгаалахын төлөө надад ямар боломж байгаа хэлэхгүй байгаа. Тийм. Асуудал гол нь тэр байна. Тэгээд тэгээд байгаа нь тэр хүмүүсийн орон сууцгүй орон сууцчулнаа. Юу юм бэ? Тий. Тэгээд буцаад одоо тэрийгэ журамлах гэж маш хөдсөн гэдэг. Тэрнээсээ болоод маш их алдаа хийсэн. Одоо дэндүү өндөр өртөгтэйгээр амьдэрдэг. Одоо юу гэдгийг аж ахуй нь маш өндөр өртгөр яваад байгаа учраас эдгээр хичнээн өндөр салентай амьдраад байгаа юм шиг боловч яг үүндээ бол баг бидтэй адилхан амьдраад байгаа байхгүй. Одоо жишээлбэл Солонгос, Японд бол хүнтэй суух юм бол хүүхдээ харахын төлөө гэтээ судаг гэсэн тэмдэгтэй болж дийлхэн сууртай. Гэтэл Америкт хүссэн үсээгүй төрөй суулгадаг байхгүй. Наан би эрэхтэй гэж явлаад ч нэмэргүй. Яагаад гэвэл зардал нь аюу өндөр учраас эмэгтэй хүн хүүхдээ хараа суухаас байхгүй. 3 хүүхд гарах юм бол ууштай ажил хийж чадчихгүй. Яагаад гэвэл хүүхдээ чи 16 нас хүртэл суулгасан зөө. Тэр хүүхдийг ганцаараа гэрт нь 16 хүртэл болохгүй гэдэг ингээд тэр мужийнх нь үүр гэрсэн ингээ хамааруулаад тэр хүнийг гэрт нь олчдаг байхгүй. Тэгээ надад тэр хотод очиж амьдраад харагдаж байгаа юм болохоор ерөөсөө л тэр Азийн хүүхнүүдээс юугаар ялгаад тээдэр гэж харж байгаа байхгүй. Тийм байх тий. Ялгахдаггүй. Харин тийм байх тий. Буцаад боломж нь өөр нь юу юм бэ гэдээ ингээд ирэхээр зэрэг тэр хүн хинч болж болох байхгүй. Бид нар ч гэсэндээ хинч болох боломж нь байгаа байхгүй. Тийм ч тэр боломжийг ашиглаад хүмүүс нааш яваад байгаа гэсэн. Тийм үү. Одоо том хотчод байгаа юм чи асуулт нь тэндээ явж байгаа. Хамгийн боломж энд байгаа байхгүй. Улаанбаатар мөрөд л American Dream гэдэг шиг Улаанбаатарын Dream болсон. Тэгэхээр бидний хувьд хозог малчин байжсэн чинь болж болно, дуучинч болж чадна. Бүх юм нийлдэг байхгүй. Тэгээ ийм боломжтой хүмүүсийг хориод байгаа асуудал нь тэр чадлын чадсаг нь шалгах хэрэгтэй байхгүй. Тэгээд чадлын шалгалтын хүмүүс л бидэнд хэрэгтэй юм л да. Одоо удирдах удирдлага нь лидершип гэж нэг ямар ч юм гэдэг байхгүй. Тэр юм амар чухал юм байна л гэж боддог юм. Хөдөөгийн хөгжлийн асуудлыг болохоор зэрэг тэр хөдөө аж ахуйн бизнес нь бусад бизнес бас арай өөр байхгүй. Маш кустарны өрхийн бизнес шиг хийж хагдаад байдаг юм бүр өрхөндөө бүр жижиг юм бизнес хагдаад байгаа байхгүй. Хөдөө аж ахуйн бүтээнчүүд дэвшлүүлнэ гэдэг. Одоо Америк бол хүнсний чиглэлээр бол супер дупер гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хатмажилт амар. Тэгээ тэр бол баг одоо нэг GIS тэр нэг IT-г мэдчихэж тэрийг хамгийн бага зардлаар тэр бүтээгдэхүүний бүтэмжийг дэвшүүлж чадчих юм хүмүүс. Тийм үү. Хөдөө аж ахуй бүр тийм салбар болсон байхгүй. Тэгэхээр зэрэг өнөөдрийн нэг одоо жишээлбэл драйва гэдэг миний байжсэн дээр жижиг хотод болохоор зэрэг хөдөө аж ахуйн одоо нөгөө 10 жилийн хүүхдүүдийн тэр агробизнесийн чиглэлээр сурж байгаа одоо манайх шиг нөгөө аж ахуй сурдаг байлаа шүү дээ бид нар хөдөлмөрч хийлээ л дээ. Хөдөлмөрийн дадлага болгоно гэж юм яадаг шиг. Тэр хүүхдүүдийг тийм чиглэлээр дадлага олгоод тэгээд тэрнийх нь намрынх нь тийм фестивал зах юм болдог байхгүй. Хотоо эдрэг очиж үзэн. Очиж үзэхгүй байж болохоор тэгэд чинь манай тэр хүүхдүүдийг тийг сурж байгаа байхгүй юу гэд. Тэр арийнх нь өвдөө ямар одоо сургууль зохион байгуулж байгаа тэрэнд нь бүр заавалч очиж үздэг. Тэгэхээр тэр хүмүүс юу гэж юм хэлсрэг тэдний нэг юу байгаа байхгүй юу одоо нэг зарчим гэдэг юм уу? Нэг зарчим байгаа. Тэр нь болохоор зэрэг өнөөдрийн миний олсон төвшин ба штэ. Гаргасан одоо энэ миний хүртсэн төвшингөөс миний хүүхэд давж гарч иж энэ нэг юм прогресс болж байна гэж байна. Тийм учраас өнөөдөр Мишель Обама чи миний аав цэнгэр олцсон байсан. Тэгээ хуулийн сургуулийн төлөө нас болсон гээд өөрөө гэр бүлийнх нь амжилт болсон явж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл Обамагийн одоо тэр авахын даваад тэр хүүхдэд ямар болох вэ? Прогресс болох гэдэг штэ. Өөрөөр хэлбэл тийм үнэлэмжтэй хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр хөдөө байгаа тийм малчин хүн хүүхдээ их сургуульд ороод ингэ явж ин гэдэг чинь өөрийг нь давж ин гэсэн үг байхгүй.
тэр прогресс хийж байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Үүсгэж болохгүй байхгүй. Гэхдээ хөдөө аж ахуйг бид нар тэр төвшөнд нь аваачиж тэр хүмүүс тэрийг хөндлөх гэдэг шүү дээ. Хөдөө аж ахуй ажлын байр мөн үү? Билбэт. Энд ажил хүчний чинь 30% нэмэлт. Малчтыг чинь ажлын байр гэж харахгүй байгаа асуудал. Өнөөдөр хотод зах дээр гэлгүй одоо бараа зарчаад би ажлгүй хөшөөд байгаа нэг хэсэг явдаг байсан шүү дээ. Өөрөө хийж гэж хэлэхгүй би ажлгүй л хийж. Юу гэдгүйхээ зах дээр 8 хийдэг. Би 8 хийж байгаа ажиллахгүй тий. Яг тэрнтэй л ажил. Тэр бол өөрөө өөртөө ажиллаа бий болгоод явж байгаа хүн баггүй. Фрилансер шүү дээ. Уламжлалт фрилансерүүд байна шүү дээ. Тэрийг нөгөө нэг танаас ажлын байр мөн үү гэж асуугаад байгаа шалтгаан нь ажлын байр гэж харахгүйгээр манайх зөвөр нөгөө уламжлалт мал аж ахуй чинь зөвөр уламжлалт юм гээ хайчаад байгаа байхгүй юу? Хайчаад байгаа байхгүй юу? Тэг уулын тэрийг ажлын байр гэж харах юм бол таны хэлж байгаагаар үйлдвэржүүлээд те ингээд бүх төрлийн одоо нэг туслах ямар арга хэмжээ байна. Одоо энийг яаж бид нэр илүү өөр ашигтайгаар юм хийж болох уу гэл нөгөө нэг газрын нөгөө нэг ашиглалтаас нь хаваад бүх юмын тэр хүн дээр ингээд ярих гад төлөвлөх гээд байгаа байхгүй. Тэгжиж нөгөө хөдөө аж ахуй одоо хөдөөгийн хөгжил гэдэг чинь нь бол тэр усууд дээр тулгуурлагдсан юм байгаа шүү дээ. Тэр нь байхгүй байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгтээ дотоо явж байгаа. Тэгэхээр хөдөөгийн бодлого гэж юм гардаг ч гэсэн нөгөө систем нөгөө хэлдэг систем байх байгаа гэдэг. Тэгээ Улаанбаатар хотын системийг ярих юм бол дахиад нөгөө архитектур нөгөө төрийн засаглалын архитектур нь бүр гарах болно. Тэгээд дахиад тэрийг ярьж эхлэв шүү дээ. Яагаад гэвэл хоёр өөр нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг бид салгаж чадахгүй байхгүй юу? Одоо жишээлбэл нөгөө уул уурхай эрчим хүчний яам хоёрыг нэг болгож байгаатай адилхан юм хийгээд байгаа гэсэн үг дэр. Яг нэрэнд байна. Тийм шүү дээ. Хоёр сурчлыг хоёр тусна. Хоёр өөр эдийн засаг байгаа гэдгийг л ойлгох байхгүй юу? Тийм. Ойлгохгүй байгаа биш байгаа. Ойлгож байгаа. Тэр чинь бид нар хамгийн классик байж, энэс өөр байж чадахгүй гэсэн над бодлого гэдэг. Социализм үед хийсэн шиг тийм арга хэмжээг бид дахиж авч чадахгүй байхгүй юу? Нийтлжүүлсэн үгүй гэвэл одоо хувийн хвшлэр орж иж байгаа бол тэр хөдөөгийн таран суурьж байгаа юм малчтын ив сан дээр нэгдсэн тийм юм хийхгүй юм бол бид тэр одоогийн байдлаар байгаа л явал одоо хожигцоор л явах байхгүй ялгадаа л. Одоо яг ингээд малчтын өөрийнх нь амьдралын юм маяг олгоо олж байгаа юм маяг тогтмол болгохгүйгээс л болоод байгаа байхгүй. Тогтмол болгоход хизээ байх юм бол энэ дөрвөн үйлдэлтэй байна. Тийм. Тогтмол болгохыг бий болгоно гэх юм бол ямар дэд бүс хэрэгтэй байгаа юм бэ гэж бодоод ирэх хэрэгтэй байна. Тэгсэн чинь бид тэр хүмүүс чинь тогтмол орлогын төлөө тэр орлого байлгаад байдаг зах зээлийн нийцдэггүйгээсээ болоод өнөөдөр ямар асуудал үүсчих гэхээс тэр чинь одоо нэг чинжин гартлаар тавьчихад байгаа байхгүй. Тэгээ манай бүх хөдөө аж ахуйн бодлого хятад талд явж байгаа юм. Өнөөдөр хятадаас ирээд мах авах гэж байгааг хяндаг байхгүй гэж уурлаад ах хэрэг байхгүй. Ягаад гэвэл тэр хятад улс хятад иргэдийн эрүүл ахуйд боддгийм байгаа шүү дээ. Энэ чинь систем байна шүү дээ. Нөгөө нэг архитектур элемент дотор чинь тэрийг хийх хэрэгтэй гэдэг нэг юм судсан байна шүү дээ. Тэгэхэрсэн зэрэг тэр одоо нөгөө тэр нөхөр ирж ямар мал яг үнэхээр бид чинь настай юм нийлүүлж байгаа юм уу гэд өөрийнх нь тестэлж гарах нь зөв юм байна шүү дээ. Бид нар бараа авахта захиалгад очих газар дээр очиж үзчихэд за одоо би энийг л захиал ишүү гэд нэг шугам цааш ахчих гэдэг. Яг ялгааг байхгүй. Социализм үеч гэсэн ирж исэн байхгүй. Цэвэр орнуудад гарлаа гэхэд гарч исэн гэж одоо тусгаж байгаа байхгүй бид уншиж исэн. Ирж шалгаад тэгээд тэр чинь код юм гаргаж байгаа. Тэр систем алдагдсан өнөөдөр. Гэхдээ өнөөдөр хамгийн суурьнд хозор бид нар гарах гээд байгаа асуудал байсан юм. Эргээгээд энэ маань нөгөө нэг хийгээд байгаа энэ хүмүүсийн бүтээмжийг сайжруулад яаж эрүүл болох юм бэ гэдэг юм баггүй. Тэгэхээр зэрэг одоо нөгөө нэг надад заасан хичээлэр бол миний тэнд ойлгож явсан хамгийн том суурь нь бол хөдөөгийн эдийн засаг гэж юу юм бэ? Тэнхэн хамаатай юм бэ гэхэд тэнд их ашиг хөндөж байгаа хүмүүсийн хооронд л явагдаж байгаа ажлууд л хамаатай байхгүй. Тэр нь уул уурхай малаж хоёр яг өндөө бол нэг секторын хүмүүс байхгүй. Хөдөөгийн эдийн засаг. Ягаад гэвэл дид үсэхгүй одоо бүр алгацсан тэр бүс дотор газрын асуудал нэг болсон хүмүүс тэр хоорондоо зөрчилтэй асуудал үүсэж байгаа учраас тэнд цэцүүлт хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр зэрэг бэлчээг талхлаад бэлчээрийг ухаад байгаа. Сайхны кино гарсан ч сая нөгөө хөхнөрийн үнэргэлээ. Хөхсний үнэргэлээ. Нэг сая хагас бүтсээд орж би бүтэн үзсэн. Энэ баг тэр үед хаагчсан кино хаа гэж бодож илгүй. Бүр тийм нэг кино гарсан юм. Монгол кино. Яг нөгөө уул уурхай нэгээд тэгээд тэр нуурлаг хүндчих гэдэг асуудал ярьж байгаа байхгүй. Тэгээд тэр өвгөн тэр нөгөө нэг тэр найруулагч нь хэн байсан бэ да тэрийг буцаж үзэх юм.
Тэр найруулагч аягүй зөв хийж байгаа байхгүй. Одоо өөрөөр хэлбэл тэр цэнтр гавчрыг дуулаад тэр өвөгийн дурсамж яаж аваад тэр нөгөө нэг өөрийнх нь одоо суун гэж бодож байсан хүн насарсан. Өөрөө тэгээд тэр дараа нь тэр уулуурхан дэлбэрэлтэнд өртөж өгч байгаа байхгүй. Нөгөө хүүхэн бол дайны үеийн дэлбэрэлтэнд өрсөн. А өөрөө болохоор тэр уулуурхай эсэргүүцэж явж байгаа. Зөрөд байгаа байхгүй ингэж болохгүй гэл тээ. Тэгээд тэгжээд өөрөө тэр дэлбэрэлтэнд өртөж өгч байгаа байхгүй. Социализмын үеийн бүтээн байгуулалтын тэр ингэж байгаа байхгүй. Тийм юм зургарч юм да. Гэхдээ яг үндэ бол энэ бүтээн байгуулалтын эдийн засаг гэж ярьснаасаа болоод бид нар өөртөө хамгийн өмтийн юм алдах жишээ л бид яадаг байхгүй. Тэгэхээр зэрэг уурхаа болохоос улсын болгоор яваад энэ тэнд өмцөм тавьжсэн байж магадгүй. Ээж дараатай. Ягаад гэвэл мөнгө нь карманд нэг байсан учраас хизээ явах гэдгийг шийдсэн байж магадгүй. Өнөөдөр бүгдийн лицензийн 50 тус учраас айгүй олон талаар усгал мөнгө босох боломж өрдөнгөтэй хөдөө аж ахуйд хинч мөнгө босож ирж чадахгүй байхгүй. Тэгэхээр тийгээд бид нар бодлого дээр алдсан байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ хоёрын хоорондын зөрчилдөөн төр чинь нэгэн заавал устчих гад байна тийм үү. Тэгэхээр зэрэг нөгөө би нэг зуны уншлага авлаа нэг сургууль явж байгаа. Тэгээд тэрийг уншихдаа хоёр сэдв уншиж нэг нь хотгийн чиглэл уншаад нөгөөх нь болохоор зөв яг энэ уугуулын тухай уншсан байна. Тэгээд нөгөө уугуулыг хийхдээ нөгөө юуны асуудлыг яриа гэж хэлсэн байхгүй. Нөгөө уугуулууд их юм устж чадах юм бэ гэдэг асуудал ярьж байгаа байхгүй. Тэгээд тэрийг зунаа материал авч уншаад тэгээд өөрийнхөө одоо нутгийн уугуулуудын асуудлыг харж үзэх юм байна гэж бодож уншдаг байхгүй. Тэгээд нөгөө төлөгийг уншаад байсан чинь дандаа гадныхны нөлөөнд бодсон байгаа байхгүй. Суулна. Тэгээд гадныхны нөлөөнд ингээ устж залуулаад байгаа юм бол зөвлөд бид өөрсдөө юуны тухай бодож эхлэх үү гэж бид нар өөрсдөө устчих гэдэг. Тэгээд тэр өдөөгийн бодлого гэдэг юм айгүй зөвхтэй зөв тавигдахгүй бид нар өөрсдөө л устгаж байгаа гэсэн. Бид нар өөрсдийнхөө уг үнцийг л бодлох гэж байгаа гэсэн. Тэгээд нөгөө нэг бүгдөө нөгөө сая хэлсэн гэр оролт дид бүс тавихад хүмүүс ингэж жижигчээд байна гэсэн үг шүү дээ. Нөгөө олуулаа нийлээ дундаас хөнгө гаргаад хамт хийж чадахгүй болчиход байна тийм үү. За тэр нэг асуудал байна. Малчид дундын асуудлыг бас шийдэж чадахгүй ингээд бүгдийг ингээд тоотхон тэр асуудал тавьсан байхгүй. Тэгэхээр зэрэг гэр оролт хашааны асуудлыг ганцаараа шийдэх гэж байгаа нэг хүн жижигэрсэн. Олуулаа болж байгаа тэр хүчийг бид мэдрэхгүй байна. Малчин тэнцээ нэгдэл гэдэг юм байгаад олуулаа байхад зэрэг бид нар юу хийж чадсан бэ гэдгийг мэдэрчээсэн тэр 60 он хүртэлх тэр процессыг 70 оны одоо дунд хүртэл явж исэн тэр процессыг мартцсан байна. 80 оны нөгөө нэг социализмын нөгөө төлөвлөлт эдийн засгийн дарамтны дундаа бүр ингээд баларчсан гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр 60 70 он 75 он хүртэл ерөнхийдөө боломжтой байсан гэж байгаа байхгүй. Ягаад гэвэл аж ахуйгаа яг өөртөө аваад явжсэн гэдэг. Одоо тэрийг болохоор зэрэг нөгөө хүн нийтлийн сангийн аж ахуй маш том төлөвлөлт өгөхгүй. Тэр хүний ярьслыг уншижсэн байхгүй. Баг 100-аад хуудас ярьслаа өгсөн. Яг энэ Японы их юуны номын сангийн тэр материал дээр бичсэн байхгүй. Тэгээ гунгад аж ахуй ярьслага байгаа. Тэгээ паунгийн дамнын гэдэг тэр хүний ярьслага байгаа. Тэгээд минжурган ярьслага гэсэн байхгүй. 100 тооцтой. Тэгээ тэр үе тэр хүн юу хийлгээд яагаад томилт аваад яагаад газар дээр ирээд яагаад хийжсэн гээд тэгээд сүүлрүүгээл жоохон хэцүү болсон болохоос гэж байгаа юм. Төлөв өгсөн. Түүнээс биш тэр хүмүүс өөрсдийнхөө олсон олгоороо зураг хэлгээд театраа бариулаад зураг хэлгээд номын сангаа бариулаад гэсэн юм. Хөөд. Яагаад чихэн тоцсон дээр явжсэн юм байхгүй. Тэгэхээр яг тэрний өмнөх юм яг өөр. Тэр арийнхын тэр нэг оюун гэрэл хүн ирээд номд яриад байгаа тэр асуулын хоозрыг яг дайны дараах байхгүй. Дайнд бид нэр амар их өгцөн. Тэгээ бүгдөө үлсгэлэн давтсан байгаа. Тэгээд тэрий чинь босгож ирэхэд бас л гэдэг дайны дараах юм сэргийлж байгаа юм шиг юм болсон юм шиг байгаа юм л да. Тэнд даамж иржсэн юм байгаа. Зүгээр тэр минжурган яриан дээрс ингээ уншихаа зэрэг одоо тэр нэг 50 доноос хойш нэгдэл гэдэг юм үгсээ тэгээ аж ахуйн тооцоон дээр ажиллаж байсан алтан үеийн болохоор зэрэг 60 70 их үе байсан юм шиг. Тэгээ тэр үеийг дахиад нь судлах хэрэгтэй юм шиг байдаг байхгүй. Боломжтой юм шүү дээ. Өөртөө тэгвэл малчит нь ямар нэг одоо минжурган өөрийнх нь тухай ярьдаг байхгүй. Би ингээд нийтлэн ингээд аяга олуулаад тэгээд хүүхдүүдээ сурах асуудал гараад. За. Тэгээ сургууль байх. Тэгээ залуучуудаа болоод их нөө залуучуудаа алдчихгүй тулд одоо нэг клуб байх хэрэгтэй болоод. Тэр клубын зургийг болохоор зэрэг нэг зургийн студид дээр ирээд тэгээ одоо нөгөө айргаа бариад хоньныхон байхыг бариад зөрүүлээд би хандвар бүтэн ажлын зураг авч ирсэн юм гэж ярьдаг. Тэгээд тооцтой л байсан байгаа байхгүй. Тэр үе болохоор зэрэг яг тэр нэг
хэдэн оны үе гэж байна. За сүүл рүүгээ гэдэг нь хол би 80-аад оны гэж бодож байгаа. Наадах чинь жиг иргэдийн оролцоотой төлөвлөлттэй ажил явах нь. Тийм. Яг хүмүүс. Тэгээ тэрийг болохоор зэрэг эхний хэдэн жилд нь болохоор тэр томилтор очиж байгаа хүнийг засгаас цалинжуулна. Дараа нь чи өөрийнх нь байгуулсан тэр нэгдээс хинжиж яваар гэсэн тийм үртэйсэн байгаа байхгүй. Амиг тийм энгийн хэрнээ одоо ч гэсэн иржүүлж болох нэг тийм шийдлийн хэлбэр юм шиг л байна л да. Тэгэхээр зэрэг одоо болохоор зэрэг малчид ерөөсөө өөрийнхөө тогоон дотор жижигэрсэн байна гэсэн үг байхгүй. Ягаад гэвэл саяны хэрэгтэй байгаад бүтцээ босгож чадахгүй. Өөрийнхөө л хийх хэмжээнд байгаа. Олоолаа олчих юм бол өшөөх юм босох гэдэг юм гээд нөгөө дараагийнх нь цэцэл хийх юм байгаа бид суралцсан байгаа байхгүй. Тийм бай. Тэгэхээр цаг хугацааны юм байна гэж бодоод байгаа юм байна. Цаг хугацааны. Тэгэхээр зэрэг өнөөдрийн энэ их сургуулиуд өнөөдрийн эдийн байгууллагууд руу бид мөнгө хаяхгүй юм бол тэр дэвшил өшөө удаан явах байхгүй. Тэгэхээр энэ сургуулиуд руу бид мөнгө хаяад бүр чанартай боловсруучтай болоод бас чанартай институтуудаас судлаач нартай болохгүй бид тэр хэмжээр хойш хаячих. Тэгээд нөгөө тэнд байгаа юм бидний яагаад авчирч болдгоо гэдэг яриад байхгүй. Бид нар өөрийнхөө явах хэрэгтэй байхгүй. Нөгөө Кембрижийн сургуульд авчирсан ч гэсэн бид нар өөрийнхөө нэг байх хэрэгтэй байна шүү дээ. Нөгөө Кембрижийн сургуультай ярих гэдэг шүү дээ. Нэрээ тэгвэл бодоод исэн чинь юу юм байна л да. Улаанбаатар хотын асуудал бол Улаанбаатар хот өөрөө дотроо хот гэдэг утгаараа шийдээд хөдөөгийн асуудал бол малч юм уу тэр оролцож байгаа яг эрх ашиг хөндөж байгаа хүмүүс нь нийлж Улаанбаатар системээр нэг хийх. Улаанбаатар хэр томох гэдэг байгаа чинь тэр хөдөөтэй хамаатай байхгүй. Харин тийм. Жижигрүүлэхтэй байхгүй Улаанбаатар. Ингэж одоотой нэг бас нөгөө бодлогын асуудал ярих байх тий. Бид нар орон нутагта хичнээн хүмүүсийг амьдруулах гэж төлөвлөд байгаа. Хаана төлөвлөх юм? Хаана нь яах юм? Хинтээ. Чинь нөгөө төсөлтийн манайхны бодлого гэж яриад байгаа нэг орон зай асуудал байхгүй. Одоо тэрний төлөвлөгөө хийж байгаа. Одоо түүшин логд биш 2 онд болсон шүү дээ нөгөө балиа хөрлөлийн төвдөр чинь 2 хэлц гарцсан дээр ажиллаж байгаа гэдэг. JICA бас ажиллаж байгаа, EDB ажиллаж байгаа. Тэгэхээр одоо яг ийм олол ажиллаж байгаа юм бол хамгийн зөв юм гаргаж авах хэрэгтэй. Гэхдээ өнөөдрийн засгийн газрын тэр мөрийн хөтөлбөрийг харах юм бол нөгөө салангат бодлого хийгээрээ л харагдчихжээ. Тэгэхээр энэ 4 жилдээ тэгж нэгтгэлтэй явахгүй юм бол бас хайрлсан гэдэг. Бүтцийн хөгжлийн төлөвлөгөө манад байгаа юу? Бага 5 онд батлаад бид чинь 5 бүстэйгээ гагцсан явж байгаа штеп. Гэхдээ дахиад нөгөө нэг яг хэрэгжүүлэгчтэн даа юу болоод байгаа юм гэдэг нь хийж тухаас л асуудал болоод байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл бүсэлтгийг гаргачаад тэр тухайн бүсийн бүтүүлж байгаа тэр аймгийн засаг баамар ээлжээр 3 жилээр тэр бүсийн дарах гэдэг байхгүй. Гэхдээ дарга байлаа гэж юу шийдэх гэдэг. Тэр нь уяасан байдаг байхгүй. Тэр нь яагаад ясалж байгаа юм бэ? Тийм учраас л одоо хүртэл бүс гэдэг юм ярихгүй шүү дээ. Тийм учраас л юм байна. Би бүр ингээ хатаас ингээ гараа бүс яриад хэлэхэд ингээ ойлгохгүй. Яа байгаа ч илүү байхгүй ч илүү. Тэг ингээ амар жижигэн бид нар амар жижигэн бодолтой байгаа байхгүй юу? Ганцхан энэ нэг 4 оныхаа дотор л асуудлаа яриад байдаг болохоос ш. Уул нь энэ нэг ингээ бид нар шаарл биш шүү дээ. Ингээ том байх хэрэгтэй хүмүүс байгаа байхгүй юу? Эннээс ингээ гараад харах хэрэгтэй. Улаанбаатар чи яг нэг амар том цөмөн болчиход байгаа ч гэрсэснэ. Бас нөгөө хідэн цөмүүдээ бас харах хэрэгтэй болов. Улаанбаатар асуудлын өнөөдөр Улаанбаатар сууж байгаа хүмүүс яриад шүү дээ. Танд. Тийм. Яг л өнөөдөр өдөр тутмын хүнд байгаа асуудал учраас яриад байгаа байхгүй. Их ашиг. Тэний цаан чинь дахиад эн чинь юунаас болоод байгаа юм бэ гэдэг дахиад хад асуулаа. Тэний цаан дахиад асуулаа. Тэгээ яг нэг уг суурь нь яг юм би яг асуудал юм уу? Миний өнөөдөр шийдэх юм бүх асуудал шийдэх юм уу гэдгийг бид нар аягүй сайн хэлцэх байгаа байхгүй. Юуг татах юм бол тийм ингээд салаас сэл холбоо сорнд татчих юм бол юу юм бэ гэдэг асуулт ярих бол өөрөөр хэлбэл бид нар асуудлын хаяг мөн чанарыг олох байгаа л гэсэн. Одоо бид нар энэ Улаанбаатар одоо энэ төслийн асуудал аяа чухал юм а гэдэг балиатал юм л ярьж байгаа. Тийм. Уг нь энэ бол Монгол улсын асуудал байхгүй. Тийм шүү дээ. Шал өөр асуудал. Тэрийг одоо юм ялж байгаа хүмүүс. Одоо бидний нөгөө балиатал энэ хотын хавуулыг ярьж хахад энэ одоо бүр ингээд бүр том усын хэмжээний бодлого юм аа. Энэ засгийн газар ингэ томроод ингэ энийг асуудыг ярих хэрэгтэй. Бид нар хэдүүлэндээ нөгөө зөв хотын хэл зараг тоглосон газар дээр л матболын тухай хууль нь хичээл яасан бэ гэж яриад дахиад тэр хүмүүс үгүй юм байх хэрэгтэй гэдэг юм одоо аягүй сайн ойлгож байгаа байхгүй. Яагаад гэвэл энийг тэр хэмжээнд ярихгүй байгаа учраас ядарны яам ч гэсэн энийг ингээд чирээ явж явахгүй болохгүй нэ л гэл ингээл зүтгээд байгаа л гэсэн үг харагдаад авчихсан байна да. Тэрэн дээр нэг барилга хот байгуулалтын яам гэсэн хотын яам байгаа байхгүй. Хотын асуудал ярьдаг яам яриад. Яг л нөгөө одоо хэлж байгаа болохоор зэрэг хуучин болохоорсон зэрэг
зураг төслийг хүрээл ингээд институт гэж байгаа. Тэгээд хөрмөж төлөлтөөр бүх төлөлтийн асуудлыг ингээд хөрөнгө оруулалтын чиглэлийн тийм хөгжлийн асуудлуудыг тэнд зэмдээд байсан байхгүй. Гэтэл салбаруудын асуудлыг тэнцээ яриад тэгээд тэндээсээ нөгөө төлөөний гэмс юм аваад цааш ингээд ярьдаг гэсэн юм шиг байна. Одоо болохоор тэр чинь ярьдаг газар байхгүй болчих гээд. Тэгэхээр тэрний өгшөлтэй хүмүүс одоо барилга толтын яам дээр тэрийг барай яриад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрийг би бол нэг талдаа одоо их оромч юм ярьдэн штэ. Эний чинь ярихгүй бид нар ярихгүй бол өөр хаан ч ярихгүй болчиход байна. Мөнгө өгөөд ингэ залуутаад байна. Байгаль орчны яам тэрийг газрын асуудлыг бас зүйтэй ярихгүй байна. Харин уул нь газрын зэрэг одоо эдгээр нутгийн асуудал, мэтгшлийн асуудлыг бол манайх ярина гэдэг. Яг бол хот гэдэг юм ярьж байгаа учраас сошиалын асуудлыг ярьж байгаа бүгдийг ярина гэдэг одоо яам дээр чирээл ингэ яваад штэ. Тэгэхээр тэр нь манай яамыг айгу жижигээр хаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ үнэхээр сошиалын асуудал байгаа. Тэгээд зөвхөн нөө сошиалын асуудлыг дангаар ингэ тавих юм бол бүх юмны асуудал бүгд зэрэг орохоор болчихж байгаа байхгүй. Уг нь бол тэрийг харах л байх. Гэхдээ одоохондоо бол яаж яаж энэ хуулийг чихэд байлгах ёстой гэж үзэж байгаа. Одоо энэ бодлого бол хамгийн зөв. Яг тэгвэл энийг ярихгүй бол хэнийг өмнө мартах гэдэг байхгүй. Гэдэг газар ганцхан юм байлгах тал юм болчихдог. Яг үндэ бол хуулийн хэлцүүдээр би бас яг хүмүүжиж илсэн л та. Яам тэгвэл тэр төвшний нэрээ аваачдээ. Яг тэгвэл өнөөдөр ганцхан дэлбэр газар дээр тавьдаг тий барилгын буурны асуудал барилга гэж хэлчихэд байна. Яг аюулгүй асуудлыг ярьдаг бол тустай. Өөр асуудал ярих гэдэг бол тустай. Зүгээр нэрээ зөв гэж хэлдэг. Манайх нөгөө юм дээр одоо жишээлбэл нөгөө алтан мөлгийн жилет бүсийн юу хийж байгаа байхгүй. 20 гагийн даалгавраар бол 20 га газрын зураг төслийг гэж байгаа мэт. Тэгээд тэр нь шалган нэвтрүүлэх бүсийг байхгүй. Тэгэхээр яг тэр цэгийн зэг дээр тэр шалган нэвтрүүлэх бүсийг төлөх гээд байгаагийн чинь хэрэгцээ гэж нэг юм гарчих хэрэгтэй байна. Тэр хэрэгцээг гарах гэж би бол жил таарч гүйсэн. Яг гэвэл нөгөө хэлийн бомбдод чинь хэрэгцээ шалгах бараа таваар гэдэг хүний нэг шалган нэвтрүүлэх гэдэг өөрөө улсын нөгөө хамгааллын бодлогонд явж байгаа байхгүй. Хамгаалаад байгаа хил хамгаалах нь тэр мэржлийн хэлтэн байна. Бүгд энэ ажиллаж байгаа. Нөгөө талдаа болохоор доторын бүрдүүлэлтийн асуудал тэр гал мэл гэх тээ тавар асуудал ярьж байгаа байхгүй. Тэгээд нөгөө гадаад яриач гэсэн. Тэгэнгүүтээ тэр 20 га хизээ энэ 20 га газруудыг ашиглах гэдэг юм бэ гэдэг асуудал чинь. Тэр нөгөө нэг бараа тавар чиглэлтэй сонгогдсон. Тэр нь хизээ дүүсгэж байгаа юм бэ гэх ингээ хөөгд хэлнэ. Тэгэнгүүт хил дээр нь чөлөөт бүс болчихж байгаа. Чөлөөт бүсийг бид ясаар байгаа 17-8 жил болсон. Яваагүй яагаад яваагүй юм бэ гэх. Зөвхөн тэр нэг хилийн цэгийн асуудлыг ярих гэж бид хөөж гүйж байгаа байхгүй. Гэтэл тэрнтэй холбоотой бүх материал бэлэн биш байх гэсэн. Манайх өөрөө зэмдэг байх гэсэн. Британий асуудал гадаад явдлын яам дээр явж байна. Үйлдвэрлэлийн асуудал хоёр тарцсан байна. Тэ. Тэнгүүт өгдөө чон бодлого нь сул. Тэр 100 одоо юу гэдэг 100 үйлдвэрлэл яг том бодлого тавьсан. Тэнгүүтээ тэрийг нь их хурлын нэг гишүүн болохоор зэрэг тоотой айлын одоо нөгөө сальчин хүний тоотой сүгэл яаж эхлэж байгаа яах гэж байгаа тийм л юм баггүй. Чин жижиг юм баггүй гэх ингээл явах шийдээ. Тэнгүүт чинь гаагч эхэлж байгаа байхгүй. Ерөөсө худалдаан дээрээс бид нар орлого орно. Тэнгүүтээ худалдааны тухай байхгүй. Тэгээ үйлдвэрлэхгүй хүн тэгвэл яаж өгч гэж байгаа. Гэл ингээл тэр нэг жижигхэн нэг газрыг л ярихын тулд тийм болж эхэлж байгаа байхгүй. Тэгээд хизээд энэ газар ирэлт эхлэх гэж байгаа. Энэ орон зай хизээ бүрэн утгаар ашиглах юм. Ягаад энэ газрыг авах хэрэгтэй юм? Ямар хэмжээнд авах хэрэгтэй юм? Хэдий хүртэл энэ газрыг бид ашиглаж чадах юм? Хугацааг нь хүртэл авах гэсэн. Яг тийм сулгачиж ирсэн баггүй. Тэгээд тийм нэг төлөвөнд ажилласан. Тэгэхээр бид нар бол өдөө аж ахуйн асуудлыг дээрээс нь технологийнхонтойгоо ярьж байгаа. Тэгээд бид юу үйлдвэрлэдэг, бид юу чаддгийг, бид чадж байгаа юм аа ихэд гарахын тулд энэ бүхэн сайхны хэрэгцээ биш. Бүдгийн хэрэгцээ олгож харахын төлөө бид өөрсдөө сайн мэдэх хэрэгтэй болж байгаа. Одоо чинь тэр нөгөө нэг ер нь бол бидний чаддаг юм чинь мал аж ахуйн дээрээс суурилсан бүх төрлийн үйлдвэрлэлүүд байгаа байхгүй юу? Тэгээд тэрний хамгийн одоо гайгүй өндөр явж байгаа нь зүгээр нүдэнд харагдаж байгаа говьхон байгаа байхгүй юу? Гэтэ тэднэрээс бас тэр нас нэг тустай өөр асуудал. Гэтэ тэдний бүтээгдэхүүн нь юу вэ гэхээр зэрэг ноолуураар хийсэн. Тэгээд тэр нь буцаад нөгөө байгаль задрахтаа хурдан задардагчдаг ч юм уу те. Аюулгүй одоо эрүүл эко гэж яриад байдаг байхгүй юу? Энэ нь манай өөрөө давуу тал нь байгаад энийг бид нэр ашиглаад төрөний нөгөө хэлээдсэн худалдаа гэдэг юмыг томруулаад хийж чадах юм бол алтан булаг дээр бол бас нэг юм гоё том өөр чөлөөт бүс дээр нэг тим юм орж ирвэл болох боломжтой гэсэн үг үстэй. Үгүй ер нь бол юм л гай. Тэр л утгаар яригадаад байгаа юм. Тэгэхээр нөгөө юу байхгүй одоо нөгөө key regional гэсэн үг байхгүй.
Машаа бүгд ногоон эко Эко айгуу гэдэг нь хаягдгүй гэж ярьж штэ. Тэгэхээр тэр нь одоо Монголд багаар улирсан ч гэсэн дэлхийн маш хэрэгчлээ л гэсэн үг байхгүй. Өөрөөр хэрэглийн дэм болж эхэлсэн гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр энийг ашиглахын төлөө бид нар жоохон толгоос ирэхгүй бол хөл нийлүүлж ингээд араас нь туугаад алдагийн бүх алдагийн дутаад гэсэн үг шүү дээ. Тийм. Алдсан юмыг нь бид нар буцаад хэрэгжүүлэхдээ алдаагүйгээр хэрэгжүүлэх боломжтой болчихж байгаа гэсэн үг. Алдаа чинь маргачаад чинь смарт гэдэг эко гэдэг ногоон гэдэг нь орж ирээд шүү дээ. Бүх юм дээр одоо бүх юм дээр ногоон байл шүү дээ. Ямар нэг сумын аймгийн төлөвлөлт гаргасан чинь ногоон л байл шүү. Ногоон сумч хин ногоон аим гэж. Тийм. Тэгэхээр тэрийг яг тэр стандартад нь өргөжлөх төлөө бидний юу их таан гэдлээс нөлөө бодно гэсэн биш. Тэр нөгөө юунасаа зарчим болон тэр ахуйгасаа битгүү ухах гэсэн үг биш байхгүй. Тийм шүү дээ. Тийм учраас харин нөгөө тийм их сургуулиуд өөр болмоор байна гэдэг нь хөдөө аж ахуй талыг тэнцвэртэй болгоё гэвэл тийм залуу хүмүүсийг хөтлж ажиллах тэр орчинд чанартай тийм ажил байх хэрэгтэй байхгүй. Харин тийм. Чанартай ажил гэдэг нь болохоор зэрэг яг энэ орчин үеийн дэвшилтийн нийлсэн технологи ашиглах үс тийм л одоо салбар болгож хөрөх хэрэгтэй байна. Тийм шүү дээ. Оюутнууд нь цаашийн эрдэмтэд нь очиод яг тэр малынхаа хажууд очиод юу яагаад энийг судалж болдог ч юм уу. Технологийн ингээд өгөөд тэр нь хэрэгждэг ч юм уу. Одоо яг нэг юм эцэгтэй цаг л гэж би дотроо хардیں۔ Социализмын судалгаа хийжсэн хүмүүс одоо судалгаа хийсээр байна. Өөрөөр хэлбэл нөгөө хэлээ штэ нөгөө социализм зарим оронд ухралт байсан ба социализм зарим усад дэвшил байсан юм аа гэж. Тэгвэл дэвшилтийн үе хийж юм гаргаж ирсэн хүмүүс одоо байгаа. Тэгэхээр 10 жилийн дараа 15 жилийн дараа бүгд чадвал байхгүй. Одоо нөгөө тасарна гэж чадсан. Зэрлэг ярьж байна. Нэг өндөө бол одоо бах болж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо яг энэ үеийг ч тийм нөгөө хуучных нь ирээдүйн хоёрын дунд юу гэснийг нь одоо нэг гүр болох гэдэг байгаа яг нэг хэсэг үеийн хүмүүс үлдчихэж байна гэсэн. Тийм байна. Тэгэхээр энэ хүмүүс зин үрийг одоо бүр айгүй их байхгүй. Тэгээ одоо жахан эрүүл сэтгэж эхлэхгүй бол бид нар энийг өвлүүлэх юу хийж чадчихсныг ч мартах гэдэг. Одоо нэг маяж өгөх гэдэг шүү дээ. Социализм баян монголчуудын хувьд бол маягүйч гэж байна. Тэгэхээр зэрэг одоогийн үеийн аймагч юм харьцтай хандх юм болчих гэдэг байна. Тэгвэл чадчихсан юм чадахгүй байгаа. Энэ дээр суулаад бодож исэн сэтгэлгээнүүдээ алдаад агуулга. Устчих гэдэг тэр сэтгэлгээнүүдийг өвлүүлэх үүрэн одоо энэ хөвсөл гэж байна. Тэгэхээр нэг хөвсөлгүй. Тэгээд орхосоо. Тэгээд энэ бол бүр айгүй хавлах үе нөхгүй. Хавлахгүй л бол тэр нэг. Манай улс юу зарж чадах юм бол би ингээд бодоод тахаар манайх чи амар гоё байр хүмүүс хэцүү байрлалтай гэж ярьдаг л та. Улсын хувьд хоёр том улсын тавьжигдчихад байна гэд. Тэр би бас эсрэгээр нь амар гоё байрлалтай байгаа байхгүй юу? Алтан булаг шиг бомбуудыг сайн шанчиг бомбуудыг бид нэр бас байгуулах боломжтой. Тэгээд бодоход юу зарж чадах. Бомб гэхээр зөв нөгөө хилийг бид манай болохоо шилийн шилэн нэвтрүүлэх цэглэл зураг гэсэн байна. Бомб гэхээр их олон янзын бомб гэдэг. Манайх бол хилийн бомб гэдэг юм. Угнаа шилэн нэвтрүүлэх чекпоинт гэх. Шилэн нэвтрүүлж нөгөө нэвтрүүлэх юм гэсэн. Манайх тэрийг бомб гэж нэрлэдэг. Гэтэл бомб тухайт гэж байна. Бус чагуулын про бомб гэж байна. Тэ. Өөр логистикийн бомб болчиход байгаа байхгүй тэднэр ч болно. Тэгэхээр тэр үүргүүдийг бүгдийг бид авчрах үе нөгөө их газрын одоо нэг далайд гарцгүй энэ улсын хувьд яг яах ёстой гэдгийг бас бид бодохгүй бол бас гүйцэж бодохгүй байх гэсэн үг. Бид дутаад байна гэсэн. Тэгэхээр бид дутаад байгаа бид илүү их ажиллах ёстой гэсэн. Илүү унших ёстой гэсэн. Илүү их орчуулах ёстой гэсэн. Өөрөөр бид илүү их ажиллах ёстой гэсэн. Реал таахгүй. Илүү их ажиллах. Тэгвэл 3 сая хүнтэй л хийж байна. 3 сая чинь одоо амбулын дунд ч 3 гэх юм бол сая хүн ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ энэ сая хүний төлөө бусад 2 саяхан төлөө одоо өөрсдийнхөө үр хөтөхийн лаа гэж хөндлөж ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр сая дотор чинь тэгээ тэр сая хүмүүс бас тусдаа. Тэр сая чинь голоод үзэл энэ сая хүмүүс бусдаа дараагийнх үедээ дэвсгэр болох дэвсгэрийн бэлдэж өгч байгаа. Тэгээд тэр хүмүүс чинь би цаашаа ингэ явах гэсэн. Нөгөө л авах гэж. Тийм биз. Тэгэхээр бид айгүй замбраатай явахгүй бол одоо ийм нэг анарх байдлаар орохгүй л гэсэн. Нэг хэсэг чинь баг анархлал. Одоо ингэ зэлгийн үед босчихлаа шүү дээ. Мандад тэгтээ сансныг бодоход манай нэг юм гайгүй л баг шүү дээ. Гайгүй л баг. Өмнөх үеийн энэ зэлгүүд үед дууссан бол одоо жаахан суурь сайтай явах хэрэгтэй гэж байна. суурь сайтай гэж боддоо шүү.
Тэгээд жоохон тэр нь надад гэхдээ жоохон шинэ үеийн сэлбэгдэхгүй л байгаа болохоос биш. Суур бол сайтай байгаа гэж бодож байгаа. Сүрчгүй шиг яваал шүү дээ. Тэгээд цаг үйл харах та. Сүрчгүй шиг эргээд яваалтай шүү дээ. Одоо яа нэлээд байна та нөгөө. Инерц нэ шүү дээ юм нэ. Тэгээд одоо нэг 30 жилийн инерц авч иж байна. Тийм. Дараагийн инерцийг зөв залахгүй юм бол төсөөлөх чимлэж хэлж байгаа юм тийм. Тэр нэг подкастн дээр сонсч ирсэн чинь түүхэн шийдвэрийн үр дүн нь 20 жилийн дараа л 20-30 жилийн дараа гардаг гэж байгаа байхгүй юу? Хотелч гэсэндээ 50 жилийн дараа гардаг юм. Их хотыг байгуулад тийм бол одоо таны хийгээд байгаа энэ баян шүү чинь 50 жилийн дараа ч юм одоо нэг хатцсан суурин харагдана гэсэн үг. Дүнж болно гэсэн үг шүү дээ. Таны хөр юм болсон байна чи. Таны төлөвлөсөн газар гэж ярих нь шүү дээ. Би байхгүй шүү дээ. Эвэр тийм. Би дайны гэж асуух гэдэг. Одоо энэ Улаанбаатар хотод тавигдаад байгаа энэ дэд бүтцийн зөндөө олон хөрөнгө оруулалтууд байна шүү дээ. Одоо байгаа шингээх гэдэг байгаа мó эсвэл бол татах гэдэг байгаа мó? Хүн нэмж авах гад төлөвлөд байгаа мó? За яг өнөөдөр Улаанбаатарт тулцсан байгаа асуудлыг шийдэх чинь гэсэн. Одоо асуудлаа шийдэх гэдэг энийг хөрөнгө оруулалт шийдэх хэлбэр гэсэн. Тэрнээс иш бол нэмэх гэсэн. Одоо офисын нийт одоо эхийн байрны хэдэн хувийн төв байна. Сошиал хэдэн хувийн нийттэй байна. Тэрнээс чинь болж маш их хөлн гарч байгаа. Тэгэхээр тэр хөдөлгөөнүүд чинь янз бүрийн зорилготой хөдөлгөөнүүд байгаа. Тэгэхээр тэр хөдөлгөөнүүдийг чиглүүлэх гэдэг нь шүү дээ. Тийм болохоор энэ олон төвлөдөг гэсэн баг. Гэтэ давал хаяаттай гэдэг давхар заасан байгаа юм бол давал руугаа явуулгүй төвдөө үсгэх гэж ясна. Бас алдаа болсон байж магадгүй гэж би бодод байна. Тийм учраас нөгөө хэрвээ тэр шууруу юм уу, тэр үлзэт юм уу, бахнуур юм уу, бахангаа юм уу, малаахан юм уу, тийш хөрөнгө хайд гэсэн бол магадгүй тийш яваад бид нар сайхан задраад нэг өнөөдрийн тулаад байгаа асуудал бас байхгүй байж болох байсан баг гэж хагдгаар. Гэтэ одоо өнөөдөр дэд төвүүдийг байгуулнаа гэвэл тэгэл татсан шүү дээ. Татж байгаа байхгүй юу нэг ёсон доо. Хөрөнгө хаан байна. Тийм татнаа л гэдэг байна шүү дээ. Дэд бүтц тавьж ийн гэдэг чинь татж байгаа л гэсэн л үг л болж. Тийм дэлхийн байр би болно. Өнөөдөр дахнаас ажилчид орж ирээд энэ тийм болгоч орж ирээд энэ одоо бүр алгацсан аймагуудын барилгын ажилтнууд бүгд нааш орж ирж байна. Энэ ихтэй зөв юм болов уу? Яг одоо нэг тэр барилгын ажил дуслаад ивэл тэр үеийн цагаан дуусал юм байна. Хамгийн гол бид нар нэг хөрөнгө оруулалтын юугаа эренбэлж чадахгүй байх гэсэн үг байхгүй нөгөө алсынхаа юм харалгүйгээр хийж ийн гэсэн үг. Тэгээд зөв буруу гэж өндөр хэлэх хэцүү. Магадгүй тийм дустрын шийдвэр чинь л хийж байгаа. Тэгэхээр нөгөө нэг багш нар ирээдүйд бэлдэж байгаа юм чинь ингээд нэг их сургууль ирээд байгаа чинь байхгүй. Өнөөдөр нүдгэрээ хүрсэн хэвтэн 5 жилийн дараа ажлын дамж байгаа. Тийм. Би даацсан байна. Тийм. Тэгэхэд тэр хүн юу бодох вэ гэдэг бид нар бодож байна. Таны ярилцлагыг одоо сонсож байгаа хүмүүс ирээдүйн бидний амьдралыг шийдэх гэж байна. Одоо болохоор зэрэг бид нар болохоор энэ хэдийн амьдрал юм яриад байгаа байхгүй юу? За. Танд өөр нэмээд хэлэх үг байна уу? Манай хүүхдүүд л ерэн сонсд юм дөө. Тэгээ манай мөрлийн хүүхдүүд сонсно гэсэн үг шүү дээ тий. Тийм дээр бас нөгөө хөрхийн од хингээ. Хөрхөө. Тий. Батад ах уу? Батад. Яг отгуулагч гэдэг чинь отгуулагч шүү дээ. Батад би нэр юусэж хэлэх болоо. Тэгсээ нэг хүний нүүр аваад байсан мартах. Нөгөө батад дээр бас хэлжсэн би нөгөө манай мөрлийн сонсохоо гээл тий. Тэр нөгөө яг нэг архитектур гэдэг үг нь болохоор зэрэг бидний барилга руу орж ирэх юм бол бидний төрүүлж ярьсан яриа болж байна. За хэрвээ тэр IC-ийг ороод ингээд системчлэгийн асуудыг ингээд бас архитектур гэж хэлдэг. Тийм. Тэгэхээр зэрэг ер нь бол архитектур хүмүүсд бол хаашлал хаашаа. Тэгээд дандаа хүний төлөө гэж. Түнс би сайхан юм хийж байгаа даа биш. Чиний ээж ааж хүний төлөө дандаа. Яг тэр нийгэмд нэг гэж юм гэсэн. Бидний туулж байгаа энэ амьдралын нийгмийн өөрийг нь туулж байгаа энэ амьдрал нь өөрөө тохиолдог учраас өөрөө тийм урт хугацааны тийм судлааны ажил бодож байна. Судалгаа хичээлээ явуулдаг. Өөрөө нөгөө гүн гүнзгий юм бодож нөгөө сэтэл санаанд гэж гарч идэг учраас судлаач нар болоод тавьчихдаг. Антрополог руу шилждэг. Дээрээс нь философи судлаад эхэлдэг. Утгын зохиолыг судлаад эхэлдэг. Тэгээ нөгөө заавал нөгөө юуны мөн чанартай юм байдаг байж үнцэнтэй болдог. Энийг нэг хийсэн ч гэсэн цаана бодож хийдэг юм тийм оглоородож орж идэг учраас тэр нь өөрөө тийм
нэг олон тал руу хөлбөрөх болцоо гэдэг. Тэгэхээр нөгөө цаана нөгөө өөрийн гэсэн нөгөө үзэл бодолтой, өөрийн гэсэн дотоод нь чанартай. Тэгж явж тэрний заавч буудаг. Тэгээд тэр юм аа захиалж байгаа юм дээ. Тэр биелий чинь бий болох гэж байгаа юм дээ. Би болдог. Өнөөдөр Монголын эдийн төхөрний болоо фактор гэдэг нь яриад байгаа шүү дээ. Тэр чинь эзэн тодорхойлдог. Бид нар хийгээ өгч тийжилдэг гэсэн хүмүүс. Гэхдээ хийгээд байгаа биш бид нар захиалсан гэж болно тийм үү? Манай хаад тийм үү? Тэр бүр хэрэгтэй гэж үзсэн юм тийм үү? Тэрүүгээрээ тодорхойлдог байна. Тийм чинь тэр хүмүүс чинь хийсэн шүү дээ зарим нь хэлдэг тийм би. Одоо жишээлх юм уу? Айгуу амар үг сонссон л да би нэг удаа. Нэг музейд орсон гинэ аль ус гэдэг Тажикстан хаа. Тэгээ тэр айгуу хус Тажикч ер нь бол айгуу тийм тооны ухаанд айгуу тийм байсуртайсан хүмүүс ахгүй. За. Тэгээ өндөрлөлтөнд бол нэлээд том байсур эзэлдэг хүмүүс. Тэд нар бол гэж хэлж юм байна. Тийм нэг одоо нөгөө мортой дайчин хүмүүс ирсэн. Бүгдийг устгасан. Хөрхи тэр хүмүүс одоо ч гэсэн болоод тусаргаа илээ гэж. Өөрсгөө устгасан. Тэгээд хожлоос айгуу хойштцсан гэж байгаа байхгүй нэгсэн. Тэгээд хөрхи тэр хүмүүс одоо ч гэсэн болоод тусаргаа илээ гэж. Тийм биш байхгүй. Одоо нөгөө талаас нь нэлбэрч хэлж штэ. Гүмаа. Тэм захиалгах гэсэн хүмүүс байгаа. Тутагаа хийгээд тавиг мэдээжээ. Тэ. Тэгэхээр тэрийг үнэлж гин гэдэг чинь хүмүүс байхгүй. Тэгээ бид нар хамгийн сайныг хэлэх гэж үзээд байдаг. Яаж хийж чал үз тардаг хүмүүс. Имэрч үзэж байгаа сайн наадаг хүмүүс байхгүй. Тэгэхээр имэрч үзэж байгаа шийдээ хэмээр байна л гэсэн үг. Тэр имэрлэлт ерөөсөө сайн явагдах юм одоо. 7 хэмжээчнийг огтл гэдэг. Хаад гоён хаад яж магадгүй. Имрээ сайн наадаг. Тэр шинжээр ойлгол. Аливаа яасан хийсэн юм чинь чамайг тодорхойлж байгаа. Хийсэн юм бол нам чамайг л тодорхойлно. Өндөр хүмүүс хэрэггүй юм магадгүй. Гэтэ чиний бодож байгаа бодол чинь хүн хэрэгтэй гэж бодсон бодол чинь цаашаа аваад явах байхгүй. Тийм байгаад юм хариуцлагатай ялгуулах гэсэн. За, танд баярлалаа. За.